Нойр бичлэг хийгээгүй юу вэ? Сайн байцгаана уу? Ганаа бичлэг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөө, өдөр, оройн мэндийг хүргэе. За би та нартайгаа 10 сар бараг уулзаагүй, бичлэгээ хийгээгүй 10 сар болсон байна. Миний царайг хараад амар удаа хараагүй бүр царайг нь мартсан биз дээ. Ийм царайтай байлоо гэж бодвоо. Миний хамар одоо жоохон хавантай хавтсан байгаа шүү манайха. Бичлэгээ хийгээгүй. Энэ хугацаанд миний амьдралд нэлээ олон өөрчлөлтүүд гарсан. Инстаграмаар зөндөө олон хүмүүс бичлэгээ хийхгүй мүү? Яагаад бичлэгээ хийхгүй байгаа юм бэ? Таныг бараг мартлаа штэ. Ямар нэг юм болоогүй үсттэй. Сүүлд нэг хүнээс айгаад ингээ бичлэг оруулсан байсан. Янз бүрийн болсон юм биш үсттэй. Болсон юм уу? Яасан юм бэ гэд бүр зөндөө олон мессежүүд ирж байгаа. Надад санаа тавьж, намайг санаж, намайг хүлээж исэн бүх үзэгчдэд зөндөө их баярлаа. Тэгээд намайг хүлээж байгаа, бичлэг хийхийг хүлээж байгаа, надад санаа тавьж байгаа хүмүүс байгаа гэж бодохоор бүр сэтгэлд айгүй үеиг бүр үнэхээр гоё байсан. Хурдан бичлэгээ хийж эхлэе гэсэн бодол зөндөө байсан. Би нөө хоёрын хооронд таслаад нэг оруулаад явж байхаар нэг хүмүүс бүх ажлаа зохицуулчаад бичлэгээ оруулъя гэж бодсон байхгүй юу? Тэгээд одоо ер нь бүх ажлууд бол цэгцлэгдчихсэн. Бүх ажлаа цэгцэлчихсэн. Тэгээд ингээ бэлэн болоо сууж ийн. Тэгээ өнөөдөр та нартайгаа бичлэгээр уулзж байна. Та нартайгаа уулзаагүй 9-10 сарын хугацаанд миний амьдралд за би ер нь одоо та нартай хэлээгүй та нартайгаа хуваалцмаар байгаа яг тийм гарсан өөрчлөлтөө тийм 3 хэсэг болгоод хуваачи. Нэг 3 тийм яг том өөрчлөлт байгаа байхгүй миний амьдралд. За нэгдүгээрт харж байгаачлан би нүүсэн, байраа солисон. Тэгээ ахаад бас нүүх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд арай болоогүй. Ийм газар амьдарч байгаа. Өмнөх байрын маань бол том. Тэгээд 0 нь айгу айтайхан. Тэгээд энэ талдаа бүтэн юм том цонхтой. Тэгээд цонх нь надаа аюу их таалагдж байгаа. За ингээд манай байр нэг иймэрхүү байр байна. За нэгдүгээрт миний амьдралд яасан бах нь би нүүгээд тэгээд гэрт маань өөрчлөлт орсон байх нэ. За нүүсэн шалтгаан бол угаасаа зөндөө олон шалтгаан байгаа. Тэгээд мэдээж та нарын хинхэн мэдж байгаачлан өмнөх асуудлаас болоод гэрлүүгөө харахад жоохон ингээд нэг айдаг болсон юмсан. Яна янз бүрийн хүн байж ах үдэ гэд байн ажиглаастай. Тэгээ дээрэс нь хаалга хүн тогшоод байгаа юм шиг санагдаал тогшоогүй байгаахгүй ердөөс нөгөө камер байгаа штэ камера ингээд угаасаа хараад тэгээд хинч тогшоогүй байхад зүгээр ингээд шатаар матаар хүн явж хахад ингээд тогшоод байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэгээд тэр асуудал миний амьдралд жоохон ингээд нөлөөлөд ийсэн учраас ажлын бүтээмжинд маань ч гэсэн нөлөөлөд ийсэн учраас би байраа сольсон. Тэгэд энэ байр маань үнэхээр таалагдж байгаа. Тэгээд энэ байрны маань давуу тал нь нэгдүгээрт маш том цонхтой. Нэг таалын ингээ хан маань дүүрэн тэр чигээр ингээ цонхохгүй. Тэгэхээр нарны гэрэл маш сайн ордог. Амарч байгаа өдрөө ялангуяа гэртээ амрах бүр үнэхээр гоё. Тэгэд харагдаж сайтай. Гадаах талбай айгуу сайн харагддаг. Тэгээ өвөл болохоор бүр би халаалтаа бараг асаагаагүй нөө өвөл. Үнэхээр дулаахан манай байр. Халаалтаа асаахгүйсэн ч гэсэндээ дулаахан. Ингээд нар ороод ирдэг учраас ч үт юм уу. Тэгээ хан нь бас айгу зузаан болохоор ч үт юм уу. Ямар ч юм үнэхээр дулаахан. Тэгээд маш цэвэрхэн байгаа. Тэгэд нойлын өрөө маань маш том учраас надад таалагдж байгаа. Тэгээд нөө усанд ордог дүүшний хэсэг нойлтойгоо ингээд шилэн ханаар тусгаарлагдчихсан учраас надад маш их таалагдж байгаа. Тэгээ энэ байранда ороод ер нь бол нэг 8 сар болж байна. За миний амьдралд гарсан эхний өөрчлөлт болохоор би байраа сольсон байна. За дараагийн өөрчлөлт. Би ажлын байраа сольсон. Ажлаа сольсон. Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа манайхаа. Тэгэхээр би олон улсын маркетингийн Reboot гэдэг компанид Монгол өршөөлөгч хариуцсан ажилтнаар ажилд ороод одоо ажиллаж байгаа. Тэгээ манай компани яг ямар компани бэ гэхлээр Солонгост байгаа. Солонгост рейтинг өндөртэй. Тэгээ Солонгос үйлчлүүлэгчтэй аль хэдийнэ татаад чадчихсан сайн эмч нартай Солонгост ер нь хүлээн зөвшөөрөгдсөн тийм хідэн эмнэлэгтэй гэрээ байгуулсан юм маркетингийн компани байгаа. Тэгэд бүх эмнэлэгтэй хамтарч ажилладаг газар биш гэсэн. Өөрсдөө сонгоод тухайн эмнэлэг манай ингээд маркетингийн компани шаардлагад нийцж яах юм бол тэр эмнэлэгтэйгээ ажиллаа гэсэн. Тэгээд тэр эмнэлэгт яах нь би орчуулагч одоо Монгол үйлчлүүлэгчийн хариуцсан ажлыг
хийж байгаа гэсэн. Надад маш их таалагдж байгаа. Миний хийж байгаа ажил. Миний өөрийн маань зан чанартай бас их тохирч байгаа. Тэгээд хамаагүй имлэг бас ингээд нөгөө нэг зурчлаад авахгүй, хамаагүй эмчнэрт хүчүүлэг хийгээд өгөөд авахгүй, өөрөө нөгөө хүмүүстэй итгээд хүмүүсийнхаа чадварыг аягүй сайн мэдж байгаа учраас ер нь энэ ажлыг хийж байгаадаа маш их баяртай байгаа. Манай одоо хөх арсны эмнэлгийн захирал эмч бүр үнэхээр хөөрхөн, бүр надад амар сайн заяа. Миний ингээд Instagram дагагч одоо бол 5,000 байгаа. Тэгээд 4 дахин нэмэгдчихвэл та надаа юу өгөх вэ гэсэн чинь маа захирал эмч амар хөөрхөн заяа. Чи хэрвээ Instagram дагагч 20,000 болгочих юм бол би чиний дагагчид дундаас нэг хүн сонгож хагаад хөхний мэс засал үнгүй хийж өгье гэсэн. За ёо бүр энэ бол үнэхээр гоё том бэлэг. Яа тэгэхээр манай эмч бүр үнэхээр бест эмч ахгүй юу. Солонгосдоо хөхний мэс засал, арьс гоо сайхны мэс заслаараа топ шилдэг гэдэгтээ бүр ямар ч эмч маргадаггүй. Юнсек сургуульд өөрөө багшилдаг. Тэгээд мотива имплантыг хөхний имплантыг Солонгосд оруулж ирсэн тийм мундаг эмч ахгүй юу. Тэгээ арьс таталт, арьсны мэс заслуудын хөх талдаа бол бүр манай эмчийг гүйцэх нь байхгүй. Ажил маань айгүй их таалагдж байгаа надаа. За тэгээ 3 дугаар гарсан өөрчлөлт нэг том өөрчлөлт бас байна. Тэр нь юу гэхээр би ганцаараа биш болсон. Хоёулаа болсон. Тэгээд ганцаараа биш хоёулаа болсон гэхлээр яг хүмүүс тэгж бодож магадгүй л те. Одоо уулзаагүй бид нар чинь нөгөө бичлэгээрээ уулзаагүй 10 сар болсон шүү дээ. Тэгэхээр уулзаад ер нь бол нэг 10 сараас стрээгүй байна да гэж ойлгож иж магадгүй. Ёо натах гэдэг нэ. Ёо. Прошок. Тэгээд үгүй. Яасан бэ гэхээр би одоо байгаа найз залуугаа мэддэг болоод тарьцдаг болоод ер нь бол нэг одоо нийлээд 3 жил юм уу? Мэддэг болоод таньдаг болоод тарьцдаг болоод 3 жил болж байгаа байхгүй юу? Тийм болохоор амар удаагүй мэдхгүй үнтэйгээ нийлсэн юм байна. Ер нь л их удаагүй байна гэж ойлгож бас болохгүй. Яагаад гэвэл нөгөө нэг өмнө нь бид хоёр чинь нөгөө нэг байн харьцаад, чатлаад, мессежлээд бинийг аягүй сайн мэддэг байсан болохоор тэгээд аягүй хурд үргэлжилчтэй юм байна. Тэгээд миний амьдралд яасан бах нь ганцаараа биш хоёулаа болсон бах нэ. За ингээ миний амьдралд ингээд ийм 3 төрлийн өөрчлөлт гарсан манайхаа. Нэгт нь би нүүсэн байх нь. Хоёрт нь би ажлаа солиод өөр салбарт ажилдаа өгсөн байх нь. 3 дугаарт би ганцаараа биш хоёулаа болсон байх нь. За тэгээд бүр та нартай ингээ бүр хэлмээр санагдаад байсан нэг юм 3 зүйлэл энэ зөвлөсөд байна. Тэгээд дараагийн бичлэгээрээ би та нар маань хүсэх юм бол гэрээ танилцуулъя. Ажлаа танилцуулъя, захирлыгаа танилцуулъя. Ёо маань бас ахлах бүр үнэхээр хөөрхөн ааштай. Би бүр ингээд сүүлийн үед би бүр ингээд ажил дээрээ бүр ингээд дандаа гоё хүмүүсээр хүрээлэлдэг. Манай маркетингийн компани захирлч гэсэн бүр үнэхээр сайн хүмүүс. Би бүр амар баярлж байгаа. Би нэрээ манай аав ээж хоёрын өмнө нь хийсэн л нэрээ буян байхтаа л гэж би бодоод байгаа. Намайг дандаа ингээ сайн хүмүүс хүрээлээд байгаа болохоор тэгээ та нар маань ч гэсэндээ миний бичлэгийг амар сайн үзээд байгаа болохоор гэхгүй. За нэг тийм санагдаа. Тэгээд зөндөө удаа хүлээлгсэн дуучлаараа манайхаа тэгээ одоо цаашдаа чадхаараа бичлэгийг оруулаад явна. Тэгээ та нарт маань гоё бичлэгний санаа байвал хэлээрэй манайхаа. Ямар бичлэг үзмээр байна тэрийг бас хэлээрэй. За тэг яхаа нөгөө нэг маа найзууд болохоор чи найз залуутайгаа бичлэг хийгээч сонирхолтой юм шүү гэдэг. Гэтэ яг сайн мэдэхгүй байна. Яг тэгэхээр би нэг тийм хосын влог янз бүрийн хосороо бичлэг өмнө хийжсэн туршлага байхгүй. Тэг яг яаж хийхээ сайн мэдэхгүй байгаа болохоор бас та нарт бас сонирхолгүй байж магадгүй гэж бодоод байгаа байхгүй. Дандаа намайг харж ирсэн аа. Бас нэг хүн гараад ирэхээр сонирхолтой байх юм болов уу сэргээрээ. Та нар бичиж үлдээгээрээ. За хэрвээ та нар сонирхож байна гэх юм бол би зүгээр танилцуулж ялна. Найз залуугаа танилцуулаад тэгээд бичлэг хий. Тэгээд та нартайгаа юу ч гэсэн өнөөдөр ингээ мэд мэдээд би эргээд ирлээ шүү гэдгээ хэлэх гээд бичлэг эхлүүлсэн байгаа. Тэгээд та нар нэрээ манайхаа миний инстаграмыг дагаад өгөөч тэхүү гуйж ийн. 20,000 дагагчтай болчих юм бол чиний дагагчид дундаас нэг хүнд 10 сая вон гарны тийм бэлгийг өгөө. Хүссэн нэг хэрэгтэй үндэн тэр хөхний хагалгааг хийлгээд өгөө. Ганаа гэдэг байгаа аахгүй юу? Тэгсэн чинь миний ингээд дагагч нар ингээд нэг хайтар өсөхгүй байгаа манайхаа. Инстаграмынхаа линкийг үлдээчих тэхүү манайхан та нар эсвэл намайг дагчаангуудаа 20,000 олцсныхан дараа эсвэл амполо хийчих тэхүү гэхгүй юу. Тэгээ ойрын одоо нэг зорилго бол
нэг дагагч байгаа нэг гоё мөмтэй болгох гэсэн зорилготой байна да манайха. Энэ хэсэгт микрофон маань ажиллаагүй байна. За энэ хэсэгт би юу ярьсан байсан бэ гэхээр над руу инстаграмаар гана танай одоо чиний ажиллаж байгаа эмнэлгүүд чинь зөвхөн хөхний мэс засал хийдэг юм уу гэсэн мессеж зөндөө ол ирсэн. Үгүй шүү. Бүх төрлийн мэс засал боломжтой. Тэгээд хамрын мэс засал, нүдний мэс заслаараа солонгостоо шилдэг. Зөндөө олон жүжигчид, дуучид, аяллуудад мэс засал хийдэг шилдэг эмчтэй эмнэлэгч бас байгаа шүү. Бас манай эмэгтэйчүүдийн эмнэлэгч гэсэндээ солонгостоо номер 1 эмнэлэг байгаа. Та нар маань асуух санаа зовхгүй зүгээр асуугаарэ гэж ярьсан байгаа шүү. Тийм байна. Тэгээд та нарт маань Солонгост эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй болох юм бол зүгээр л надтай холбоорой. За манайхаа би зүгээр ямар ч эмнэлэг байсан зүгээр тэгээ холбоод өгье. Ямар бичлэг үзмээрээ надад хэлээрэй. За Солонгосын чи нэг тийшээ очиод нэг бичлэг хийгээд ихтэй тэр юм сонирхолтой байна. Аливч нэг тэрийг хажуудаа суулгажаад нэг тийм бичлэг хийгээд ихтэй гэд нэг хэлвэл бас болж байна. Эсвэл чи нэг тийм юмны талаар нэг яриадах та гэж би бас хүлээж авч болж байна. Хий. Та нар юу хий гэж хэлнэ бүгдийг л хий. Тэгээд ер нь сэтгэл санаа маань цэгцэрсэн дажгүй гоё байгаа. Дажгүй биш. Угаасаа гоё байгаа. Тэгээд ажил маань ч гэсэндээ үнэхээр сайн байна. Хажууд хүн маань ч гэсэндээ сайн байна. Тийм болохоор одоо ингээд YouTube маань сайн байчвал ер нь бол болох ч юм. Тэгээд нэг ийм сайн сайхантай байна да манайхаа. Тэгээд та нар маань сайн суцгааж ирсэн үү? Та нараар маань сайн сайхан юутай байна? Ингээд рилс оруулдаг хгүй. Рилс оруулахаар зоолттой YouTube яагаад хийхгүй байгаа юм бэ? Хөө YouTube хийгээч бослог гаргалаа шүү гэх. Нэг тиймэрхүү утгатай юу сэтгэлүүд ингээд заавал орж ирдэг. За тийм нэг энэ рилс байгаа хгүй. Тэгээ та нар энэ рилс рүү ороод харах юм бол энэ рилсийн бараг 95% нь за бараг 99% шүү. 99% нь бичлэг хүлээж байна гэсэн хүмүүс байгаа. За чи бичлэгээ хийгээ чи юу хийгээд яваад байгаа юм бэ гэд. Тэгээ дээрэс нь нөгөө нэг найз залуутайгаа хийсэн нэг рилстор таг алуу болсон байсан чи залуу эргүүл явцсан байсан юм шүү дээ. Бүр тэдрийг ингээд уншаад бүр үнэхээр хайр хүрээд. Баяртай шүү. Баярлаа. За нэг ийм сайн сайхантай байна да манайхаа. Ганагаар нь нэг юм байна. Тэгээд баг зэрэг жоохон буйны тий мах нэмсэн. Тэгээ энэ бол огт асуудал биш. Ингээ харагдаж байгаа л да манайхаа нэлээд махалцсан. 5 6 ил нэмсэн. Ингээ дараагийнхаа бичлэгээр бас та нарынхаа бичсэн сэтгэлдлүүдийг би нэг бүрчлээ угаасаа уншина. Би сэтгэл унших амар дуртай. Зүгээр ингээд яг юу гэж бодож байгаа юм бол гэд зүгээр л нэг цаг гаргаад миний бичлэг доор ингээд муухай хачсан хамаагүй, сайхан ч байсан хамаагүй сэтгэл бичиж байгаа хүнд нэг хариу үйлдэл үзүүлэх систем шиг санагдаад идэг байхгүй яа да. Тэгээ та нар маань сэтгэлээ бичээж үлдээгээрэй за. Би бүгдийг нь уншина. Тэгээ намайг хараач чална, өрөөч чална хамаагүй. Тэгээд өөртөөхөө бодож байгаа сэтгэлийг бичихгүй юу. Тэгээд сэтгэлээс бас харж байгаа дараагийн бичлэгийнхаа сэдвийг бас олъё гэж бодлоо. Тэгээд та нар маань ер нь сэтгэл одоо нөгөө нэг гой санаанууд бичээд яваад гараа за манайхаа. Тэгээд та нар ч гэсэн тэр гой бичлэгний санаануудыг нь уншаад таалагдж байгаа бас лайклаа орой за. Тэгвэл надаас амар аахгүй юу. Лайч сайн хий, YouTube-ч сайн хий. Амьдралаач сайхан авчивъя да одоо. Өчтөр нөгөө нэг эмнэлэг дээр хүн цагтаа байсан болохоор би очиж орчуулга хийж өгөөд бас нөгөө маань бас мэс засалд орох болоод тэгээд би хамт байсан болохоор өчтөр амарч чадаагүй. Тэгээд өнөөдөр гэртээ гоё амарч ийн. Гадаа үнэхээр гоё байгаа учраас өнөөдрөөс гарах гэж байна. За тэгээ манайхаа удаа үлээлгсэн нуучлаарэ. Одоо ингээд ганаа. YouTube дээр иргэн ирсэн. Бүгдэнд нь бундан шүү. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай. Йоо энэ үгүй хэлчих бүр ямар гоё юм бэ? Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай. Миний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад намайг дэмжээрэй. Энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөө, өдөр, оройн мэндийг хүргэе. Йоо бүр энэ үгүй амар санцсан байна. За ингээд жинхнээсээ дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай.